Сайн байцгаана уу? Төрийн банкны харилцагч та бүхэндээ энэхүү хичээлийг үзэх өдрийн мэндийг хүргье. Та бүхэнд миний бие маркетингийн стратегийн талаар товч ойлголтыг энэхүү сэдвийн хүрээнд хүргэх болно. За бидний энэхүү хичээлээр үзэх зүйлс бол маркетингийн стратегийг яагаад оновчтой сонгох хэрэгцээ шаардлага байдаг вэ? За маркетингийн стратеги буюу STP стратегийн талаар, за тэгээд маркетингийн төлөвлөгөөний бүтэц зохион байгуулалт агуулгын талаар та бүхэнд хүргэх болно. За тэгэхээр бидний мэдж байгаагаар бизнесийн орчин бол тогтмол хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэм учраас бидний өрсөлдөгч, бидний хэрэглэгч, за магадгүй хууль эрх зүй, улс төр гэх мэт макро болон микро орчны нөлөөллүүд өдөр тутам компани маркетингийн, за мөн бизнесийн бүх шийдвэр гаргалтанд бол нөлөөлж байдаг. Ийм учраас эдгээр өөрчлөлтөнд дасан зохицох зорилгоор компани өөрсдийн урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөнүүдийг боловсруулж ажилладаг билээ. За тэгэхээр компани хамгийн урт хугацааны буюу 5, магадгүй 10, за тэгээ ирээдүйд ер нь компаниг хэрхэн өсөж, дэвжиж, өргөжүүлэх вэ гэдэг төлөвлөгөөг боловсруулж байгааг стратеги төлөвлөгөө гэж нэрлэдэг. За стратегийн төлөвлөгөөг жил болгон үндсэндээ хэрэгжиж байна уугүй юу гэдгийг, за мөн хэрхэн ямар үе шат дарааллаар хэрэгжүүлэх вэ гэдгийг төлөвлөдөг төлөвлөгөөг бизнес төлөвлөгөө. За бизнес төлөвлөгөө өөрөө дотроо маркетингийн төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөгөө, үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, за санхүүгийн төлөвлөгөө гэх мэт төлөвлөгөөний бүрдэл хэсгүүдээс бол бүрдэж байдаг. За маркетингийн төлөвлөгөө маань өөрөө хамгийн чухал хэсэг бол мэдээж маркетингийн орчны судалгаа, шинжилгээ ба түүнд тохирсон маркетингийн стратеги сонгох, түүнийг хэрэгжүүлэх байдаг. За ингэхээр үндсэндээ компани болгоны хийж гүйцэтгэдэг төлөвлөгөөнүүдийг хоорондын уялдаа холбоотойгоор нь, за мөн маркетингийн стратеги маань хэрхэн стратегийн төлөвлөгөөний чухал ач холбогдол бүхий нэг үе шат болдог вэ гэдгийг та бүхэнд харууллаа, товч тайлбарлаж өглөө гэж ингэж бодож байна. Тийм учраас бид нар оновчтой маркетингийн стратегийг сонгох ба ингэснээр ирээдүйд магадгүй 5, 10 жилийн дараа компани хэрхэн амжилтанд хүрэх үү, тухайн үед ямар нөхцөл байдалтай байх вэ гэдгийг бол энэ маань өөрөө шийддэг гэдгийг та бүхэн ойлгож авсан баха. Ийм учраас маркетингийн стратегийн сонгох энэ үе шат маань бол энэ төлөвлөлтийн хэсэг маань бол хамгийн чухал, амин чухал үе шат байдаг байх нэ. За тэгэхээр маркетингийн үндсэн буюу ерөнхий стратегийг бид нар STP гэж нэрлэдэг. За энэ STP гэдэг маань бол 3 англи үгний товчлол байгаа. За энийг слайдн дээр харуулсан тийм segmenting, targeting, positioning гэсэн 3 үе шат бүхий. Энэхүү процесс маань өөрөө энэ үе шатныхаа дагуу товч хураангуй байдлаар нэрлэгдсэн байдаг. Тэгэхээр та бүхэн бизнес эрхлэхийн тулд хамгийн нэгдүгээрт нийт зах зээл буюу тэр нь хэрэглэгч бизнесийн буюу байгууллагууд байж болно тийм ээ. Тэгэхээр эдгээр хэрэглэгчдийнхаа хувьд за ер нь энэ том зах зээлийг яаж жижиг хэрэгцээ шаардлагаас нь ойролцоо ижил төстэй хэрэгцээ шаардлагаас нь хамааруулаад хэрхэн жижиг бүлгүүд болгон хуваах вэ гэдэг энэ үе шат бол хамгийн чухал байдаг. Энэ үе шатыг бид нар сегментийн буюу хэсэгчлэх гэж хэлээд байгаа. Тэм учраас ямар ч улсын, аль ч улсын эсвэл заавал улс орон гэхгүйгээр магадгүй дүүрэг хотхны хувьд жижиг хэмжээнд авч үзсэн гэсэн тухайн зах зээлийг бид нар ижил сонирхол бүхий, ижил хэрэгцээ бүхий нөхцөл байдлаас нь хамааруулаад хуваадаг байх нэ. За хоёрдугаарт нь хуваасныхаа дараа таргетинг буюу аль бүлэг рүү бид нар чиглэж бизнесийг хийх вэ гэдэг асуудал тулгардаг. Тэгэхээр энэ үе шатыг бид нар тухайн зорилттой зах зээлээ сонгох ба сонгосон зах зээл рүү чиглэх, тухайн зах зээл рүү байршихаар оролдох гэж ингэж үздэг. За 3 дугаар үе шат бол position буюу мэдээж бид нар зах зээл дээр монопол бизнес биш бол маш олон өрсөлдөгчтэй нүүр тулна. За эдгээр өрсөлдөгчөөс та тодорхой шин чанараараа ялгарах, өвөрмөц, онцлог, илүү үн цэнийг хүргэх ийм хэрэгцээтэй ийм шаардлага бол тулгардаг. Тийм учраас бид нар өөрийн гэсэн онцлогийг бүрдүүлэх байдлаар хэрэглэгчдийн ухамсарт тодорхой байрших юм хэрэгцээ шаардлага бол үүсдэг. Тэгэхээр маркетингийн үндсэн стратегийг бол бид нар нийт зах зээлээс өөрийнхөө хандах тэр хэсгийг сонгож аваад тухайн зах зээл дээрээ өөрсдийн чадхуйц хэмжээнд ажиллахыг үндсэндээ маркетингийн ерөнхий стратеги гэж ингэж ойлгож болох юм аа. Тэгэхээр слайдн дээр харуулсанчлан үндсэндээ альва бизнесийн хувьд хоёр л үндсэн асуултанд хариулах хэрэгтэй болдог. Нэгдүгээрт бид хүнд үйлчлэх вэ?
Энэ асуултанд хариулахын тулд та зах зээлийг хэсэгчлээд нэг ёсондоо том билүү байгаа. Энэхүү билүүг хэд хэдэн хэрчим болгож хуваагаад тэрхүү хэрчмээсээ алийг нь идэх вэ гэж ингэж сонгох явдал бол байдаг. За хоёрдугаар асуулт бол яаж бид үйлчлэх вэ гэдэг. Тэгэхээр сонгож авсан билүү буюу тэрхүү зорилттой зах зээлийн хүрээнд ямар онцлог шинжийг, ямар үн цэнийг бүрдүүлэх байдлаар танай компани үндс үйл ажиллагаагаа явуулах уу? За тэрийг хэрхэн маркетинг гэж хэрэглэгчдэд таниулах уу? Тэднэрт одоо ухамсарт нь байрших буюу хинж танай бүтээгдэхүүнийг харсан гэсэн эднийх ийм онцлогтой эсвэл энэ компани ингэж үйл ажиллагаагаа явуулдаг. За магадгүй илүү чанартай ч гэдэг юм уу те ингэж явдаг байх нэ. За ингээд энэхүү үе шат дээр бидний зайлшгүй мэдчих нэр томьёонууд бол жишээ нь харагдаж байна. За энийг бол та бүхэн хичээлийн явцад ойлголт шалгах тестийн хүрээнд слайдынхаа агуулгыг харж агаад за энэнд бас хариулж болох юм аа. За бид тэднийг анхаарах ёстой зүйл бол жишээлбэл зах зээлийг одоо та бүхэн за ямар ч байсан хуваах юм байна. За тэрэнд хувааснасаа магадгүй нэг хэсгийг эсвэл хэд хэдэн хэсгийг сонгож авч болох юм байна гэдгийг л ойлгосон баг. Тэгэхээр хэсэгчлэлийг жишээлбэл хэрхэн хийх вэ гэдэг дээр ямар шалгуур үзүүлэлтийг ашиглаж хийдгийг, яаж билууга хуваадгийг гэдэг талаар товчхон та бүхэнд мэдээлэл хүргэе. Тэгэхээр үндсэндээ 4 бүлэг хүчин зүйлс байдаг. Эдгээр хүчин зүйлс бол слайдн дээр харагдаж байна. За тэгэхээр бид нар зах зээлийг хуваахдаа газар зүүн байршлихын хувьд нь хувааж авч үзэж болдог. Тэрхүү хүмүүс хэр зэрэг одоо нэгтаршил бүхий хаана оршин сууж байгаа юм тийм ээ. Тэгэхээр энээс нь хамааруулж хувааж болдог. Хоёрдугаарт нь хүн ам зүүн буюу хэрэглэгчдийн өөрсдийнх нь онцлог шин чанараар тэр хүн хэдэн настай, ямар хүүсийн хүийн, ам бүлийн тоон хийдийн, за магадгүй ямар мэрэгжил ин гэдгээс нь хамааруулж тухайн зах зээлийг бас хувааж болдог. За үүнээс гадна сэтгэл зүйн зарчим буюу аль одоо нийгмийн анги давхаргын төлөөлөлийн за магадгүй ямар амьдралын хэв маягтай эдгээр онцлог шинжүүдээс нь хамааруулж хувааж болдог. За мөн хамгийн сүүлийн үед буюу орчин үед ихэнх одоо олон улсын томоохон компаниуд за төдийгүй жижиг бизнес эрхлэгчдийн хувьд ч гэсэн энэ behavioral буюу зан төлөвийн хувьд тухайн хүн юуг илүү худалдаж авдгийг, худалдаа авах давтамж нь ямар за мөн үүнээс гадна хэрэглээний хувьд хэр их юм уу, бага юм уу, за магадгүй өшөө үнэнч байдал гэх мэт ийм тодорхой behavior-ын буюу зан төлөвийн одоо шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах замаар өөрсдийн одоо зах зээлийг хэсэгчилдэг байх нэ. За түрүү хэлсэнчлэн бид нар билууга хуваалаа. Одоо тэндээс хэрхэн сонгох вэ? За мэдээж хэрэг энэ дээр янз бүрийн одоо компани өөрсдийн магадгүй үүсгэн байгуулагчдын удирдлагын хувьд янз бүрийн шалгуур үзүүлэлтүүд байж болох ч гэсэн хамгийн чухал хэд хэдэн үзүүлэлтийг та бүхэнд танилцуулъя. Жишээлбэл сегментийн хэмжээ болон өсөлт гэдэг үзүүлэлтийг та бүхэн анхаарах хэрэгтэй. Одоо байгаа тухайн зах зээл одоо тухайн сегмент маань өөрөө нийт том зах зээлийнхаа хэдэн хувийг эзэлж байгаа. За магадгүй бид нар аль болох том хэсэг рүү чиглэх юм уу? Эсвэл манай компани жижиг учраас цөөн тооны жижиг хэсэг рүү чиглэх үү гэдгийг бид нар анхаарах хэрэгтэй байдаг. За мөн жил ирэх тусам энэхүү одоогийн байгаа томч бай, эсвэл магадгүй жижигч бай, хэр зэрэг өсөлт гарах вэ? Магадгүй жил ирэх одоо харахад том дийлэнх хувийг эзэлж байгаа сегмент боловч жил ирэх хэрээр өсөлтийн хувь нь будааширж байгаа, магадгүй буурж байгаа байж болно. Тийм учраас энэ маань ирээдүйд бид нар илүү цөөхөн хэрэглэгчтэй болох, магадгүй бүр илүү их өрсөлдөх юм хэрэгцээ шаардлага руу хөтлөж болох юм аа. Юуныг та бүхэн анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт нь тухайн сегментийн бид нар анхаарлыг нь татаж чадах уу? Өөрөөр хэлбэл энэхүү зах зээл дээр маш олон тооны компаниуд өрсөлддөг байх юм бол бид нар тэр дундаас ялгарч гарч ирэхэд бол илүү төвөгтэй байдаг. Тийм учраас харьцангуй цөөн өрсөлдөгчтэй гэхдээ бид нар илүү тухайн зах зээлийг одоо эзэлж авах боломжтой гэсэн сегментийг бол сонгож авах нь илүү оновчтой байдаг. Гэхдээ цөөн тооны өрсөлдөгч нь илүү том өрсөлдөгч байвал бас магадгүй манай компани хүчин чадал болон одоогийн нөхцөл байдал үүнд нь тохиромжгүй байх эрсдэлтэй гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй юм аа. За 3 дугаарт нь буюу хамгийн сүүлд нь ерөнхийдөө компани өөрөө ямар зорилготой байгаа магадгүй үндэстэн дамнасан олон улсын зах зээл рүү чиглэсэн том компани болохоор зорилго тавьж гин үү, одоогийн нөхцөл байдал маань ямар байгаа вүлээ, эсвэл дөнгөж шинээр байгуулагдаж байгаа стартап гарааны бизнес байгаа юу гэдгээсээ хамаарат тухайн зах зээлийнхаа сонголтыг бид нар хийдэг байх нэ. За STP стратегийн хүрээнд сегментийн буюу таргетинг гэсэн хоёр үе шатыг бид нар ярилцлаа. Одоо positioning буюу хамгийн чухал сүүлийн үе шат байгаа. За энэхүү үе шат бол үндсэндээ сонгож авсан зах зээлдээ бид нар хэрхэн танигдах вэ? Танигдсаныхаа дараа урт удаан хугацаанд хэрхэн одоо илүү удаан хугацаанд байрших вэ? За мэдээж хэрэг илүү олон хэрэглэгчдэд
үнэлэгдэх вэ? Тэдгээр хэрэглэгчдийг тогтоон барих вэ гэдэг асуудал үүний цаана яригдж байгаа гэж ингэж ойлгож болох юм аа. Тэгэхээр хамгийн энгийнээр ойлгох юм бол лангуун дээр хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа боловч тухайн брендийн бүтээгдэхүүнээс хэрэглэгч танахыг юу гэж олж харж байгаа, магадгүй өрсөлдөгчийг юу гэж олж харж байгаа, энэ хоёрын хооронд ямар ялгаа байгаа вэ гэдгээр энэхүү байрших үйл явцын маань үр дүн хэмжигддэг гэж хэлж болох юм. Бидний сайн мэдэх Coca-Cola болон Pepsi компаниудын хувьд за өөр ингэсэн жишээлбэл байршлын хувьд бол ялгаралт бий болгосон байдаг. Жишээ нь Pepsi компанийн хувьд гэх юм бол тухайн цаг үеийн хамгийн шилдэг тренд болж байгаа одуудыг хөл бөмбөгчин, дуучин, артистууд, за магадгүй загвар өмсөгчдийг контентэндээ тоглуулах маркетингийн сурталчилгааны хэрэгслүүдээр олон нийтэд буюу хэрэглэгчийн бүлэгт мэдээллийг хүргэж байдаг. Харин Coca-Cola компанийн хувьд хэн нэгэн дүр гэхээс илүүтэйгээр угаасаа уламжлалт хэлбэрийн за тэр нь биднэрт илүү сайн мэдэх за Santa Claus за магадгүй туйлын цагаан баавгай за мөн улаан өнгө гэдгийг сонгож авч ихэнх идэвхжүүлэлтээ бол хийдэг байгаа. Үүнийг бид нарс бол сайн мэдэх бах. Тэгэхээр танай компани илүү олон жилийн түүхтэй илүү нэг анх танигдсан дүрээ удаан хугацаанд хадгалах уу? Харин тийм олон жилийн түүхтэй компанитай өрсөлдөхийн тулд илүү шинэлэг байдлыг илэрхийлсэн цаг үеэсээ хоцрохгүй гэсэн агуулгыг хадгалж явах уу гэдэг бол та бүхний өөрсдийн оновчтой шийдвэр гаргалтаас хамаардаг байх нэ. За тэгээд бид нар зах зээл дээр илүү сайн байршихын тулд мэдээж хэрэг өмнөх дурдсанчлан тодорхой ялгарлыг бол бий болгох хэрэгтэй байдаг. За ялгарлыг бий болгож иж бусад брэндүүдээс бол мэдээж хэрэг тодорхой шин чанараараа илүү танигдах юм аа. За бидний зураг дээр харуулсанчлан за жишээлбэл тансаг зэрэглэлийн том оврын Jeep автомашинуудыг хэрэглэгчид хэрхэн үнэлдэг вэ? Хэрхэн ойлгодог вэ гэдгийг бол зураглалаар харуулсан байгаа. Энэхүү зураглалыг бол ойлгоцын зураглал гэж нэрлэдэг. Энийг бид нар судалгааны нэг төрлийн арга байгаа. Тэгэхээр энийг энэхүү аргыг ашиглан за таны бодлоор эдгээр брендийн машинууд за ямар үн ханштай вэ? Илүү тансаг зэрэглэх юм уу? Илүү барта саадыг туулах чадвар илүү өндөртэй мүү гэдгээс нь хамааруулаад за та дараах брендүүдийг байршуулна уу гэдэг хэлбэрээр энэхүү судалгааг бол хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр энэ дээрээс хэрэглэгчдийн одоогийн харж байгаа үнцэг за магадгүй манай компани өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж эхэлсэн маркетинг стратегийн хэрэгжилтүүд хэр зэрэг оновчтой байгаа бид нар магадгүй ижил төстэй өрсөлдөгчтэй байгаад байгаа мó илүү сул орон зай руу тэмүүлсэн харьцангуй өрсөлдөгчдөөсөө ялгарч чадж байгаа мó гэдгийг бол энэ аргыг ашиглаж харах боломжтой байдаг байгаа. За тэгээд ялгарлыг бол янз бүрээр бий болгох боломжтой байдаг. Тухайлбал бид нар бүтээгдэхүүнийхээ онцлог шинжээр нь бусад өрсөлдөгчөөс илүү давсан илүү хүчин чадал сайтай ч гэдэг юм уу ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх замаар ялгарч болдгоо. Магадгүй олон улсын стандарт хангасан ч гэдэг юм уу. За харин үүнээс гадна бас үйлчилгээгээр ялгарч болно. Бүтээгдэхүүн нь тийм онцлог биш ч магадгүй бүтээгдэхүүнийг дагаад борлуулалтын дараах үйлчилгээ эсвэл магадгүй хүргэлт нь илүү чухал ч юм уу эсвэл илүү нэмэн өртөг шингэсэн байдлаар тухайн бүтээгдэхүүнийг үйлчилгээтэй хослуулсан хэлбэрээр хөгжүүлэх юм боломжууд бол биднэрт бас байдаг. За мөн хуваарлалтын сувгаар жишээ нь та зөвхөн дэлгүүрт ирээд худалдаа аваа гэхээс гадна бид нар онлайн захиалгатай эсвэл илүү олон төрлийн худалдаа авах боломжууд бол байдгаа гэдгээрээ ялгарах боломжтой юм. За үүнээс гадна нөгөө тухайн жишээ нь компанид ямар хүмүүс ажилтгүү за ажилтнуудынхаа онцлог шинжээр нь бас ялгарх боломжтой. За бүрдүүлж байгаа дүр төрхөөрөө бас ялгарх боломжтой. Жишээ нь сүүлийн үед бол компаниуд илүү эко за ингээд ногоон маркетингийг бол илүү хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан доктортой хөгжлийн хүрээнд манай бүтээгдэхүүн бол илүү эко бүтээгдэхүүн. Бид нар илүү дахин боловсруулагдсан, дахин ашиглах боломжтой эсвэл илүү үр ашиг санал болгож байгаа ийм дүр төрхийг бүрдүүлж байгаа гэдгээрээ танай компани ялгарх боломжтой юм аа. За ингээд эцэст нь бид нар маркетингийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ гэдэг талаар та бүхэнд мэдээлэл хүргэе. Тэгэхээр альва компани болгон маркетингийн төлөвлөгөөг бол гаргаж байгаа. За маркетингийн төлөвлөгөө гаргахын тулд бид нар хамгийн чухал зүйл бол эхлээд суур судалгаануудаа бол хийх ёстой байдаг. За хэрвээ танай компани өмнөх жилүүдэд үйл ажиллагаа явуулж ирсэн бол өмнөх жилүүдийн маркетингийн гүйцэтгэл ямар байсан, түүнд нь ямар хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг харсны үндсэн дээр дараа жилийн эрхчлэлийнхаа төлөвлөлтийг бол хийдэг байгаа. За тэгээд төлөвлөлтийн хүрээнд
мэдээж хэрэг төлөвлөлтийг хэрхэн оновчтой болгох вэ гэдэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу маркетингийн төлөвлөгөө маань хэрэгжинэ. За хэрэгжилтийнхаа үйл явцыг хэдэн хувьтай хэрхэн оновчтой биелүүлсэн бэ гэдгээ бол бид нар жил болгон нийцэст за эсвэл тухайн компани онцлогоос хамаарат за тухайн төлөвлөгөөний эцсийн одоо төгсгөл хэсэгт нь бол үнэлгээг хийж тэгээд маркетингийн одоо хяналтыг бол тавьж үйл ажиллагаа маань явдаг байгаа. Нэг ёсондоо юм тасралтгүй цикл байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа бах. За маркетингийн төлөвлөгөөний бүрдэл хэсгийг харахад бол за мэдээж хэрэг эхлээд тухайн төлөвлөгөөний гол онцлогуд юу вэ? За мэдээж нөхцөл байдал ямар байгаа вэ? За тэгээд бидний сайн мэдих SWOT шинжилгээ хийгээд за SWOT шинжилгээнд дээр тулгуурлаж бид нэр маркетингийн одоо зорилго тухайн жил хэрэгжүүлэх зорилтууд за мөн илүү чухал анхаарал хандуулах зүйлсүүд маань юу байх вэ? За тэгээд түүнээс үүдэн манай маркетингийн стратегт ямар өөрчлөлтүүд орох вэ? За тэгээд магадгүй илүү өргөн зах зээлийг илүү өргөжүүлэх үү? Эсвэл зарим хэсгийг хумх уу? За магадгүй шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийг нэмж гаргах уу? Тэгвэл түүний хэрэглэгч юм байх уу? Хэрхэн тухайн зах зээлийг хэсэгчлэх ба зорилттой зах зээл төрөх үү? За хүрэхдээ ямар одоо ялгарлыг бий болгох маягаар байрших уу гэдэг асуудлууд бол үүний цаана яригдчихэдэг. За тэгээд үүний дараа бол мэдээж тухайн стратегийг хэрэгжүүлэхийн тулд бид нар үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг бол одоо боловсруулсан байх ёстой. Хизээ, хаана, хэрхэн, юуг яаж хийх вэ гэдэг. За ингээд альва одоо маркетинг маань мэдээж хэрэг маркетингийн стратеги маань мэдээж хэрэг тодорхой төсөв шаардж идэг. Альва компанид ажлууд, за хөтөлбөрүүд, за эдгээр бүх зүйлс маань бол тодорхой төсөвтэй суурилж явдаг гэдгийг бид нар мэдж байгаа бах. За тэгээд хамгийн сүүлд нь бол мэдээж хэрэг ямар үр дүнд хүрэх гээд энэхүү төсвийг захиран зарцуулаад за тэгээд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд энэхүү стратегийг оновчтой гэж үзсэн бэ гэдгийг бол эргээд хянах эдгээр одоо шалгуур үзүүлэлтүүдэд бол бид нар гаргасан байх хэрэгцээтэй байдаг. За тэгээд хяналттай хэсэг дээр нэмж хэлэхэд бол бид нар хүрх үр дүнгээ эхэлж тодорхойлцоод тэгээд тэрэндээ хүрсэн байна уугүй юу үүнийг хэрхэн хэмжих вэ гэдгийг тодорхой болгох бол маш чухал байдаг. За тэгээд энэ дээр та бүхэн маркетинг метрикс буюу маркетингийн одоо гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийн талаар нэмж дэлгэрэнгүй судалж үзхийг санал болгож байна. За тэгээд энэ хүрээд энэхүү хичээл маань өндөрлөж байна. За тэгээд хичээлийн хүрээнд та бүхэн маркетингийн стратегийн хэрэгцээ шаардлага ба үүний цаана ер нь одоо ямар агуулга байгаа вэ? За бид юун дээр илүү их анхаарах ёстой бэ гэдгийг бол ойлгож авсан гэдэгт итгэж байна. За тэгээд хамт байсанд та бүхэндээ баярлалаа. Ажлын амжилтыг хүсье.